Сүүлийн үед энэ хэвлэл мэдээллээр тэр дундаа энэ хууль зүйн сайдын зүгээс төрийн тусгай албан хаагчийн эмнэлэг гэдэг асуудлаар тодорхой байр суурь илэрхийлээд байгаа учраас миний бие бас залруулга хийж зарим нэгэн асуудлууд дээр та бүхэн бодит мэдээлэл өгөх гэсэн юм аа. Тэгэхээр 11 сарын 2012 оны 11 сарын 3-ны өдөр засгийн газрын тогтоол гараад төрийн тусгай албан хаагчийн эмнэлгийг эмчнэрийг тийм ээ Батлан хамгаалах яамтай нэгтгэсэн байгаа. За энэ асуудлыг бол эмчнэрж дэмжиж байгаа, ард түмэнч зөвшөөрж байгаа, хууль зүйн сайд ч мэдж байгаа гэж бодож байна. Тэр утгаараа өнөөдөр төрийн тусгай албан хаагчийн эмчнэр гэсэн ойлголт хаач байхгүй. Эмчнэртэй холбоотой асуудлыг ярмаар байгаа бол Батлан хамгаалах яам ярих ёстой. Тийм биз? Батлан хамгаалах яам л ярих ёстой. Төрийн тусгай албан хаагчийн энэ эмнэлгийн эмчнэр гэдэг байгаа тэнд өмнө ажиллаж исэн эмчнэрийн тухай яриа байна. Тэр эмчнэр сүүлийн үед үлсгэлэн зарлах тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьсан бөгөөд зарим тохиолдолд надтай ирж бас уулзсан. Ингээ уулзаад байгаа шалтгаан нь ямар утгатай вэ гэдгийг би тодруулж асуусан. Тэгэхээр төрийн тусгай албан хаагчийн нэрээр баригдчихсэн шинэ эмнэлгийг улсын прокурорын байр, шүүхийн байр, хууль зүйн яамны байр, одоо сүүлийн үед мөрдөх албаны байр болгоно гэх мэтчлийн яригадад дотоодын цэргээр тэрийг хамгаалуулад дээрээс нь одоо тэр эмчнэрийг нь янз бүрээр гадуурхаад байгаа учраас тэд нар эсэргүүцлээ илэрхийлж байна гэж надад мэдээлэл өгсөн байгаа. Би хувьдаа улсын их хурлын гишүүний хувьд одоо энэ хажууд байгаа баригдаад байгаа энэ байшин бол хууль зүйн яамны өмч гэж үзэхгүй байгаа. Хуулиараа тийм юм. Хууль зүйн яамны өмч гэж ямар өмчийг хэлдэг вэ гэх юм бол улсын комисс хүлээж аваад төрийн өмчөд бүртгэсэн тохиолдолд тэр нь хууль зүйн яамны өмч болдог. Өмчөө юундаа хэрэглүүлэх үү, яаж ашиглах уу гэдэг бол хууль зүйн яамны өөрийнх нь мэдлийн асуудал. Тэгэхээр одоо энэ бол хууль зүйн яамны өмч биш учраас хэний өмчийн гэдэг асуулт гарч ирнэ. Мэдээж энэ бол төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа барилга байшингийн асуудал яригдж байна. Тэгэхээр төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа барилга байшингийн асуудлыг төсвийн хөрөнгөд хэн хяналт тавих ёстой? Сангийн яам, улсын их хурл. Тийм биз? Улсын их хурлын нэр бүхий 20 гишүүн бол миний бие санаачлаад улсын их хурлын нэр бүхий 20 гишүүн 11 сарын 5-ны өдөр засгийн газраас санал авахар хүргүүлсэн. Санал ирээгүй 12 сарын 8-нд зөвшөөрөхгүй гэдэг асуудал яригдсан. Хуулиараа 30 хоногийн дотор санал ирүүлэх ёстой учраас бид нар улсын их хурлд өргөн барьсан. Улсын их хурлд өргөн барьсны дараа төрийн байгуулалтын байнгын хорон дээр очиод одоо хилцэгдэхгүй ингээд 12 сарын 8-наас хойш баг гэдгийм 10-наас хойш байна уу? Би одоо яг тодорхой хэлж чадахгүй гэхдээ баг сар гаруй ингээд хилцэгдэхгүй гацчихад байна. Гэхдээ бидний яриад байгаа асуудал бол маш энгийн ойлголт. Төрийн албан хаагчийн эмнэлэг байгуулъя гэдэг асуудлаар яриаггүй. Төр өмчөө мэдээд төр төсвийн хөрөнгийг зориултын дагуу зарцуулъя. Төсвийг яах гэж батлуулдаг юм. Эхлээд төслөө өгдөг. Төлгөөгөө өгдөг. Дараа нь хянуулдаг, шалгуулдаг. Төсвийн хилцүүлэг хурлаар ордог. Төсөв нь батлагддаг. Дараа нь гүйцэтгэлд ордог. Гүйцэтгэлээ дахиж шалгадаг. Ингээд одоо энэ барилга бол эмнэлгийн зориултаа барилга гэдэг нь тогтогдсон. Тийм учраас төрөх эмнэлэг барьж өгөөч болгооч, хүүхдийн эмнэлэг болгооч, зориултыг нь битгий өөрчлөөл гэдэг шаардлага тавьж байгаа.